Монголын хөндийг өргөлтийн тамирчин, дэлхийн аврах Монгол улсын гавь тамирчин Мөнх Чонцонгийн анх цэг бол өнөө цагийн Монгол улсын хамгийн шилдэг эмэгтэй тамирчдын нэг билээ. За Монгол улсын аваргаар 14 удаа тодорч, Монгол улсын дэд амжилтыг 88 удаа шинжлэн тогтоосон өсвөрийн Аз твийн аврах шалралт тэмцээний мөнгө хүрэлм даалт, залуучдын Аз твийн хошин аврах мөнгө хүрэлм даалт, насан туршидын Аз твийн хошин аврах, оюутны дэлхийн аврах, залуучдын дэлхийн аврах, насан туршидын дэлхийн аврах, Олимпик наадамд 4, 8, 10 дугаар байранд шалгарч 3 олимп дараалан 6 өсөлтөй бурхан нэрээ дэлхийд дуудуулсан Монголын ард түмний алтан охин анх цэгийг Монголын хөндийн өргөлтийн холбооноос өнөөдөр 3 өрөө баримлааж 17 жил Монголынхаа нэрийг 5 твд мандуулсанд нь талархлаа. Хөндийн өргөлтийн холбоо гэдэг бол яг миний хувьд миний бүх амжилтыг гаргахад ард нь үргэлж тусалсан, дэмжсэн. Тэгээ яг миний хамгийн чухал байгууллага заавал миний гэр шахуу болсон. Тэгээд хизээч ямар нэгэн байдлаар авах ёстой ч юм шиг санагдаж үзээгүй. Өмнө нь тэгээд яг ийм гинтийн зүйл болсонд маш их баяртай. Ирээдүйд холбоондоо юу хийж хөө яах вэ? Медаль авч байгаа нь холбооны юм ирээдүйн сайн сайхны төлөө ч гэдэг юм. Тэгээд дандаа тиймэрхүү зүйл боддог ажаад яг одоо энэ мөч амар гоё санагдаж байна. Тэгээд ингээ үг багддсан байна. Тэгээ маш их баярлаа гэж хэлмээр байна. Сүрэгч та хоёрыг одоо бас салгаж ойлгох аргагүй болцсон нэр шүү дээ. Бараг одоо та хоёр ч мөр нэгс даварг аав охин шиг болцсон хоёр. Багштай юу гэж хэлмээр байна. Өнөөдөр энэ олон жилийн дараа та хоёр зүтгэсээртэй. Энэ бол бас баггүй хугацаа шүү дээ, тийм ээ. Багш битэрэг хүмүүс шаалдаг байхгүй. Гэт яаж одоо чам шиг багшийг мэдэрх үү гэдэг юм те манай найзууд. Тэнгүүд нэг тэгтлээ их мэдэрсэн. Тэгэж их одоо харцаараа ойлгодог болтлоо. Хамт удаан уртдаа хугацаанд хамт өнгөрүүлсэн. Багшийн өвчтөр миний өвчтөр нэг хорвоо дээр хамгийн удаан хамт байсан хүн бит хоёр биенийхээ хүмүүснээсэн бэлээ. Ихнэр нөхөртэй аав ээж гэр бүл бусдаас илүү тэгээд маш их баярлаа. Төрсөн хөшгөө ингэж хайрлаж өсгөж энэ бүх ингээм амжилтыг гаргаж одоо ард нь байсан энэ бүх зүйл чин сэтгэлээсээ маш их баярлаа гэж хэлмээр. Дэлхийн бас нэг 12-3 медаль авах тэр хөдөлмөрийг үнэлж байгаа үнэлэмжийг өнөөдөр одоо тэр нь 3 өрөө байр гэсэн тийм шагналаар илэрхийлж гарч байгаад их баяртай байна. Аливаа юмны манлайлагч байна гэдэг айгүй хэцүү шүү дээ. Тэгээд дээр нь нэг үгийг хэлэх дуртай. Юм бүхний анхдагч байна гэдэг. Одоо анхаагийн бичсэн бүх амжилт одоо түүхэнд анхдагч гэдгээрээ бичигдэн. Тэр бол бас хов зохиол шүү дээ. Одоо бид түүхийг уншаад баярлдаг гэтэл анхаа маань түүхч юу тэр нь гайхамшиг. Тэгээд одоо хойноос нь орж иж байгаа дүүнер нь л асуудаг байхгүй. Энийг харж ирээ анхаагчийг харж ирлээ л гэдэг. Монголын хөндийн өргөлтийн холбоо үеийн үед нэг хамт олон, нэг нь нийтийн төлөө явж ирсэн уламжлалтай түүхэн байгуулга билээ. Анх цэгийн гаргасан амжилт бүхэн анхны бөгөөд дараагийн олон шилдэгүүдийн эхлэл болсон юм а. Монголын хөндийн өргөлтийн холбоо алтан охинд одоо бид нар алтан охин гэж Монгол даяараа ярьдаг болсон. Алтан охинд хүндэтгэл үзүүлж бас 3 өрөө байрын батламжийг гардуулж байна. Тэгээд маш баяртай байна. Өмнөөс нь маш их баярлж байна, догдолж байна. Харахад хувийн спорт юм шиг боловч энэ ард нь баг дасгалжуулагч, багш нар, мөн дээрээс нь эмч нар, сэтгэл зүйч гээд маш олон хоол зүйч гээд маш олон хүмүүсийн хүч хөдөлмөр байдаг. Тэгээд энэ хугацаанд 2020 оны Токио Олимпиас 24 оны Парис Олимпийн циклд Монголын хөндийн өргөлтийн холбоо шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй ажиллалаа. Ямар ч байсан Олимпиад оролцож чадлаа, бас давгч хүчин зүйл гэдэг шиг одоо бэлтгэлээс олж амжилт бидний сасан хэмжээнд байж чадсангүй. Гэхдээ бид нар Монголын хөндийн өргөлтийн холбоо маш хичээл ажиллаж байгаа. Тэгээд 28 оны Парис Олимпиад бид нар амжилттай хийх байхаа гэж найдаж байна. Сүүлийн 12 жилийн хугацаанд Монголын хөндийн өргөлтийн холбооны баг тамирчид өсвөр үе залуучууд насан туршидгээд дэлхийн аврах шалралт тэмцээнээс 26 медаль, Аз твээс 170 медалийг хүртэж 100 жилийн түүхтэй Монголын орчин цагийн спортын түүхэнд алтан үсгээр үжигдэх гавьяа байгаа болжээ.